За 4 настай охиноос маань шар ногоон өнгөтэй үнэртэй юм гарсан байна. Яхаар гэдэг юм болоо зөвлөгөө өгөөч гэсэн байна. Тэгэхээр хамгийн төгөөмөл тохиолддог шалтгаан нь юу гэж болох вэ гэхээр хүүхдийн ариун цэвэртэй холбоотой бас ингэж болдог. За гадны биет тухайлах юм бол өтрээнд арчсны дараа нойлын цас бас үлдчихэж болдог. За ховор тохиолдолд жижиг тоглоом гэх мэт юм жижиг зүйлс бас орсон байж болдог. За дараагийнх нь нөгөө буруу арчсантай холбоотой. Ялангуяа хүндэрсний дараа хүн дээр бизнэсний дараа хүүхд маань хойноос урагшаа чиглэлтэй арчдаг. Инхээр хүүхдийн нөгөө өтгөнд байсан зарим бактери өтрөө рүү орчдөг. Эсвэл өтгөн маань өөрөө тэнд ороод үлдчихдэг. Энэтэй холбоотой өтрээний нөгөө орчин бактерийн тэнцвэр нь алдагдаад үргэлжлэл үүсч болдог. За цөөн тохиолддог нь бол мэдээж зарим бактерийн халдвар, шимэгч хорхой, за тэгээд харшилтай холбоотой бас үүсч болдог. Тухайлбал хүүхдийн хэрглэж байгаа саван, хувцсыг угаахад хэрглэж байгаа саван угаалгыг унтдаг. За биезнийхаа дараа хэрглэж байгаа сальпитик, нойлын цаас тийм ээ. За дотор хувцсны материал энтертэй холбоотой бас ийм харшил үүсч болдог. За хүүхдийн архаг өвчин байж болно. За мөн удаан хугацаанд хэрэглэсэн тариа антибиотиктэй холбоотой бас ингэж болно.